хамтдаа. За. Тэгэхээр энэ доктор леди юм бол эмэгтэйчүүдийн өвтрээ агшаадаг, өвтрээг чангалдаг афрад байгаа. Өвтрээг чангалдаг афрад супер авастай. За. Тэгэд энэ афрад маань Gemma Korea одоо орж ирээд 3 жил гаруй болж байгаа шүү. Одоо ойролцоос 3 жилийн өмнө спонсор нь яг энэ хичээлийг бол хийжсэн байгаа. Тэгээд өнөөдрийн одоо байдлаар ер нь аштай ингээд Монголд эмэгтэйчүүдийн өвтрээг агшаадаг эмнэлэг байдаг ахна л яг иймэрхүү төрлийн афрад. Гэхдээ тэрийг зөвхөн эмнэлэгт хийх ёстой гэд тэр одоо зориултын газар очоод нэг удаагийн афраданд ороход 70-аас 80 мянган төгрөг гэдэг. Тэгэд одоо өөртөө анхаардаг, өвтрээгээ чанга байлгахыг хүсдэг те. Ерөөсөө энэ өвтрээг чангална гэдэг ойлголт маань 30-аас дээш насны бүх эмэгтэйчүүдэд ерөөсөө ер нь 30-аас дээш бүх эмэгтэйчүүдийн сонирхдаг сэдв зорддог гинэ. Тэгээд Монгол өвтрээг чангалахын тулд одоо олон төрлийн эмэгтэйчүүд бол ингээд шууд өвтрээгээ эмжичгэн болгодог ойдл ингээ хийлэгдэм байна л да. Ойдл хийлэгдэг. За ойдл хийлгэсний дараа эмэгтэй хүн ямар нэгэн байдлаар жирэмсэн болох юм бол хийсвэрээр төрхөөсөр аргагүй өөрөөр төрнө гэж бэдгүү гэж би сонссон. Тэгж яг ярихыг одоо тийм ойл хэлгсэн хүнээс сонсч байсан л да. Тэгэхээр эмнэлгийн эмчээс нь бол сонсоогүй ойл хэлгсэн хүнээс сонсч байсан. Тэгээд жоохон ингээд нас яваад 40-с дээш настай болоод олон төрлийн эмэгтэйчүүдээр ахин нэг нүтрийн одоо нэг асуудал дээр шээс цад гарах буюу тий одоо арцэг орчмын булчингийн сулрал гэдэг зүйл ерөөсөө явагдчихэдэг байна л да. Тэгэхээр тэр булчингийн сулралаас болоод нөгөө найтахад шээгээд байдаг тий ингээл явдал дундаа нэгтгэл ингээд жоохон шээс нь ингээд яваад төрцөг норцсон ингээд тохиолдол ерөөсөө жоохон нас явахаар ингээд энгийн үзэгдэж шахуу болдог гинэ. За тийм учраас хүмүүс тэр давсаг сойх тэ одоо тиймэрхүү төрлийн хагалгаанд ордсон байна. Тэгэхээр энэ одоо доктор леди маань өтрээгээ чангалж одоо бариу гоё тэ чанга өтрээтэй болохыг хүсэж байгаа бүх эмэгтэйчүүдийн одоо номер 1 худалдаж авбал зохилтой тий номер 1 бүтээгдэхүүн одоо байх болно гэдэгт итгэлтэй байгаа юм. За ахаа шээс татгаарл гэдэг асуудалтай зовж байгаа хүмүүс байх юм бол тэр энэ бас танд тэгээ маш хурдан хариултыг өгч чадах супер бүтээгдэхүүн байх болно гэж бас та бүхэндээ тий одоо захимаар байна. Тэгээд энэ маань яагаад ийм супер байна вэ? Тий одоо нэг Монголд бол нэг эмнэлэгт очоод нэг удаагийн өтрээ чангалдаг ийм афраданд ороход 70-аас 80 мянган төгрөг гэнэлтэй. За тэгээд нэг удаадаа эн чинь ингээд тасралтгүй нөө орж явах хэвээр. Тасралтгүй тэгжээч эн чинь үр дүнгээ аавна. Тэ юу ч байсан. Энэ афрадууд ч бай одоо саяны Эрка захирал маань хэллээ шүү дээ. Халуунаар маш олон давтамжтайгаар эмчилж тэр хүний саажилтыг хэвэн болгоно. Яг адилхан. Энэ афрадуудыг бид нэр тууштайгаар 7 хоног, сар, 2 сар хэрэглэхэд та хангалттай үр дүнгээ үздэг афрад ахгүй юу? За. Энэ афрадан дээр миний одоо мэдхийн бүр ингээд шээс татгаарл гэдэг асуудал нь ингээд 7 жилийн хугацаанд өөрийг нь зовоосон энэ дөнгөж орж ирж явах үедээ нэг солонгос одоо захирал эмэгтэй бүр залуу штэ 45 6-тай солонгос эмэгтэй одоо захирлын яг энэ шээс татгаарл гэдэг асуудлаар 7-8 жил зовсон гэж байгаа хгүй. Бүр ингээд их хэцүү. Зүгээр болгомоор өчр ерөөсө болоогүй. Тэгээ байнга ингээд эмнэлгээр явдаг. Энэ эмнэлгээр явхад эмнэлийн зардал нь ингээд бараг сарда 7-800 мянган вон болдог. Байсан бол энэ доктор леди гэж афрадыг дөнгөж гарав үгүй зэрэгцээ тэр хүн хэрэглээд нэг сарын дотор тэр шээс татгаал гэдэг асуудлыг шийдчихсэн. Тэрийний хажууд би яг орж ирээд ингээд нөгөө дэрэгдэн байгаа тэр хүний үр дүнг ингээд сонсоод дахиад би тэр хүний үр дүнгээр бас лайв эднэр хийжсэн байт юм да. Тэгээд шээс татгаалд бол ингээд ярих юм байхгүй. За тэгээ манай одоо олон захирлууд байна шүү дээ. Олон хүмүүс байгаа. Энэ дөнгөж гарч манайхан олон үр дүнгээ үзсэн хүмүүс зөндөө байгаа. Тэгээд юуны
одоо 4 5 удаа төрсөн те одоо хүмүүс энийг хэрэглээд одоо маш гоё охтуудынх шиг гоё бариу болсон байна. Тэ гэж одоо ярьдаг. Одоо ерөөсөө 4 5 төрсөн манай одоо би цахилгаан урд өнгө мэдээд байна л да. Гэхдээ нэрийг хэлэхгүйгээр 4 5 урсан хойд хэдэн хүн байгаа хгүй юу. Тэгээ ерөөсөө энийг өдөр тутамдаа байнга хэрэглээ болцсон. Тэгээд нэг одоо хүн маань ингэж хэлчихсэн. Эмэгтэйчүүдийн эмчит очиод ингээд тойл гэдэг юм нарийнхан хийдэм байх л да гэсэн чинь тэр тойл нь ингээ орохгүй хэмжээнд өтрээнийх нь булчин тийм чанга байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр доктор л хэдэг тэгээд тэр хүн авсаасаа хойш өдөр болгон эн чинь нэг ингээ асахтаа 18 минут тахгүй юу? 18 минутаар бэдгийн өдөр болгон тэрийг хэрэгэлдэг гэж байгаа. Алгасгүй нэг ч удаа. Супер агааз. Тэр бидний одоо миний явжсан нэг одоо том хариуцлагагүй байдал надад байдаг. Тэр нь юу гэхээр байнга хэрэгэлдэггүй. Яг ингээл цистит мистит гэл нэг жоохон асуудал өрөнгөл хөрөх үеэр ингээд хэрэглээд байгаа байхгүй юу. За өөрөө бол ингээ мартхан цаашаа ингээ хэрэглэхгүй. Тэгэхээр тэр одоо захирлаас бидний одоо миний харж байгаа тууштай байдал гэдэг бол ийм супер үр дүнтэй байна тий. Олон төрсөн ч гэсэн одоо маш одоо гоёор бидний хэрэглэх боломж байна гэдгийг бол харж байгаамаа. За тэгээд энэ доктор леди маань нутрич хангалдаг. Тэгээд энэ шээс цадгаарлыг одоо эмчилж чаддаг афрод байгаа. Тэгээд саяны үр дүнгуудыг бол та бүхэнд хүргэчлээ. Тэгэхээр энэ маань одоо бүх эмэгтэй хүнд одоо хэрэгтэй афрод байна гэсэн үг л дээ. За хайртай ээжтэй гэж. За ээжтэй энэ одоо хүн энэ афродыг бол авч бэлгэлсэн байна л да. Тэ одоо энэ шээс дадгарал гэдэг асуудал бол яах нь ихэнхдээ одоо настай хүмүүсийн асуудал байгаад байгаа. За ер нь тэгээд яаж юм? За энэ хүн ингээл хөдөлгөтөн л ингээд шээс нь урсчаал хөдөлгөтөн л шээс нь урсчаад байна тий. Тэнгуут ахин ээжтэй зориулж энийг авч өгч байна л да. За бичлэгээр энийг харахад дэлгэрэнгүй бүр нарийн бол энэ доктор ледигийн тусгай танилцуулга руу ороод харахад болох юм байгаа манайхан. За. Окей. За тэгэхээр ээжүүдтэй та нар маань бэлэг болгоод авч өгч болно гэсэн үг ахна. За дараагийн одоо энэ доктор ледигийн одоо олон тестүүдэд орсон олон үр дүнгууд байгаа. За тэгэд энэ эмэгт гэрийн зориултаа одоо энэ нэтворк маркетингаар энэ бүтээгдэхүүн ороод борлуулагдаж байна гэдэг бол тэ энэ маань өөрөө гэр ахын нөхцөл ч гэсэндээ ашиглагдаж болно гэсэн үг байхгүй юу? Гэр ахын нөхцөл ч гэсэн ашиглагдаж болно гэсэн үг юм байна. Тэгэд бүх эмэгтэйч заавал эмнэлэгт очиж хэрэглэх биш те хаанаас ч ашиглаж болно гэдгийг бол бид нар нэтворкт орж ирсэн л байвал хүн бүр шууд ашиглах боломжтой гэсэн үг байгаа. За энэ маань дахиад сэнэг байна. За тэгээд олон улсын хэмжээний маш том үзэсгэлэнгүүдэд оролцоод за silver prize тэ за bronze prize гэдэг олон уралдаан тэмцээнд орж одоо шагналууд авсан англи хэл дээр ч гэсэндээ маш сайн ер нь бол мэдээлэл ночлууд дээр гарцсан байдгийн. Англи хэл дээр ч гэсэн спонсорын групп дээр линкийг эднэр тавьсан байдгийн да та нар маань хайгаад үзээрэй. За тэгэхээр энэ саяны одоо шээс цадгарал гэдэг те өвчнөр бол 40 эмэгтэй тутмын авахд те 10 эмэгтэй тутмын 4 нь одоо энэ шээс цадгарал гэдэг одоо өвчний асуудалтай байсан байна л да. За тэгэхээр энэ шээс цадгарал гэдэг өвчин шийдэх хамгийн том одоо боломж одоо та бүхний гар дээр те ирсэн байна гэж ойлгож болно. За тэгээд энэ шээс цадгарал ер нь тэгээд энэ өвчлөл гэдэг зүйл чинь тэгэл нэмэгдээл байдаг асуудал байна л да. Ер нь цаг явах тусам. За тэгээд өнөөдөр одоо шээс цадгарж байгаа гэдгээ
хүмүүс одоо ичээд хүмүүс бас хэлж чаддаггүй юм байна. Нууц сэдв байдаг юм байна те. Тэр энэ одоо нууц одоо сэдвийг та бас энэ лекцээр энэ линкийг зүгээр хайртай хоёр татныхаа нэгэнд явуулахад л те тэр хүн өөртөө хайртай бол ямар ч хэсэн сонсоод авахад одоо дажгүй одоо бүтээгдэхүүн байна гэсэн үг л те. За тэгэд энэ маань өөрөө гурван янзын үйлдэлтэй аппарат байгаа. Тэгэд нэгдүгээрт нь энэ өөрөө яадаг вэ гэхээр одоо бидний жимагийн аппаратуудыг ингээ хангалттай сайн мэдсэн байгаа болохоор та нар маань одоо ойлгох байх. За нэгдүгээрт энэ өөрөө тогоор цохино. Тогоор цохино. За ингээ асаагаад яхаар 20 хүртэл дэшнэ тогоор цохидог байгаа. Тэгээд энийг асаагаад яаж ажилуулдаг аргыг эднэр одоо доктор ледиг ашиглах арга гэдэг спонсор нэг жижигхэн видео оруулсан байдгийн. Та нар маань тэрийг заавал хараарай. Одоо энэ дээр би ингээд гэж нөө харахгүй зөвхөн дэлгэцэн дээр байгаа зүйлийг харуулад өнгөрчий дөө. Тэгээд тогоор цохино, дулаанаар хална. Тэгээд вибратортай буюу чичрэн. Ийм гурван янзын үйлдэлтэй. Тэгээд энэс одоо тогоор цохиж байгаа 1200 одоо херцийн тий дээр нь 45 градус хүртэл ингээ халдаг байх нь байна л да. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн бидний энэ өтрээ сав орчмын одоо хэсэг маань өөрөө яадаг вэ гэхээр хүндий тий хүндий. За тэгээд дулаан маш сайн дулаан байхгүй болдоггүй. Болж игэл ингээ халааж ивэл болж игэл ингээ бүлээн байлгаж ивэл их одоо чухал байдаг байх нь л да. Тэнгүүд бид нэр дотроос нь хийгээд ингээ халааж өгөөд тэ дотроос нь байлгаж өгөх боломжтой байгаа даа. Тэгэд энийг хийснээр бидний за хийх арга нь одоо энийг өтрээрүүгөө бид нар ингээ шийднэ гэсэн байхгүй хийгээд за ажилуулах арга эднэрийг нь спонсор нэг тусгай линк оруулчид тэрийг харж агаад манайхан яаж ажиллаж асаахыг нь сайн хараад авахд болох байх. За тэр эндээс доктор Ледигийн одоо заавал хэрэглэх ёстой хүмүүстээр замарсан шээс гаралтай өтрээний одоо өтрээгээ чангалахыг хүсэж байгаа те хүмүүс бол энийг хэрэглэх нь байна. Саяны за бүгдээрээ за өтрээ ингээд ямар үед ингээд сулардаг вэ те гэхээр одоо жирэмслэлтээс төрсний дараа за тэгээд жирэмсэн байх үед жирэмснээс шалтгаалж сулардаг. За хөшрөлтөөс бол сулардаг. Мөн одоо дарахтаа муудаас би одоо ядарснаас болж өтрээ сулардаг байх нь байна л да. За тэгэхээр нарцэг орчмын булчин бид нэр энүүгээр дамжуулж бол маш сайн чангалах боломжтой байна гэсэн боломжтой болно гэсэн үг байгаа. За энийг хэдүүлээ хамтдаа харчий да. Энэ бичлэг бол сайн харагдах бах. За тэр за энэ дундуур те тоггүйгээд чичрээд за ахаад 37-аас 48 градус хүртэл хаална. За тэгэд за яг энэ хэсэг дээр нь за насаа тааруулаад за тэр хажуугийн хэсгээр унтрааж асаагаад зохицуулдаг байгаа. За тэр болгоны нарийн нэг нь дараагийн бичлэгээс харуулсан дээр байх гэж бодож байна. За тэгэд энэ дээр штэ миний одоо харуулж байгаа харагдаж байна уу? Миний харуулж байгаа. Миний дүрс өрн танд харагдаж байна уу? Үгүй юу? За нэгэн дуугаа өгөөд надад хариулах боломж байна уу? Хэрвээ дүрс харж байгаа бол надад болохоор миний өөрийн дүрс харагддаг үг байна. Харагдаж байна. Харагдаж байна. За. Тэр одоо энэ бүтээгдэхүүнийг авлаа гэхэд бидний айлын одоо ээж охин хоёрыг хэрэглэх боломжтой байгаа байхгүй юу? За ээж нь бол энэ одоо зөвхөн өтрээрөө хийдэг те энийг ашиглаад өтрээрөө хийлээ гэхэд биенийх нь юм өвдөлттэй ирдэг охтуудтай те
миний одоо биений юм анх одоо ирж байхдаа бүр үнэхээр хэвтэрт ортол өвдөж ирдэг байсан байхгүй юу. Одоо л харин аваа гайгүй ер нь болчиж ер нь төрснөөс хойш аваа гайгүй болцсон юм да. За тэгэж өмнө өвдөлттэй ирдэг өсвөр насны охтуудтай ер нь одоо төрөөгүй байгаа ч юм уу одоо байх юм бол яг энэ бүсэнд ингэж углаад энэ бүсэнд углаад энэ ингээд хөвлөсгээр тааруулчихна гэсэн үг байхгүй юу. Тэгээ энийг асаагаад одоо өвдөж байгаа нурууны хэсэгтээ тааруулаад тэгээ энийг асаачих юм. Тэгэхээр энэ нөгөө энэ pad гэдэг хэсэг дээр нь яг хэрэглэхдээ ингээд тааруулдаг хэсэг байгаа байхгүй юу. Тэгэд энийг асаагаад халаачингууд энэний халалтаар хэвлэх хэсэгтээ дээр нь нуруу хэсэгтээ ингээд хаан чавсан энэ бүсээрээ бид нэр ингээд хийгээд ачлаад явах боломжтой байгаа байхгүй юу. Тэгээд Солонгост манай тэр од захирал маань эхнэртэй бас хөөхөн эхнэртэй би энийг яг авна гэж авч исэн. Эхнэр нь ингээд байнга нуруу нүгддэг. Яг өмнө ирэхээр ингээд уурд хөвлийн хэсгээрээ ахаад нуруу хэсгээр ингээд хөв бүр тасрах шахаж өвддөг гэд. Тэгээд эхнэртэй энийг аваад хамгийн анхны шопо буулгах чийснийг их сайн санаж байна. Тэгээд эхнэр нь удаагүй ерөөсөө юм өвдөлтөхгүй болсон. Одоо юм ирлээ гэж айхаа болцсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тийм одоо үр дүнтэй байдیں۔ Тэгэхээр өсвөр насны охтуудтай нэг айлын те хүн болгонд одоо манайхан ингээ асуулт их орж ирдэг байхгүй юу. Энийг тэгвэл ингээ ячаад гадуур нь юм өглөнгуудаа олон хүмүүст хэрэглүүлж болох уу гэдээ асуугаад идэв. Болохгүй. Энийг та зөвхөн өөрөө хэрэглээ. Тэ яаж боцсон ариун цэврийн хувьд те одоо яриад үзэхэд одоо олон хүнд амжуулаад эмэгтэйчүүдийн эмчнэр юм уу олон эмэгтэйчүүд ингээ хэрэглээд мөнгө авах гээд байгаа сонирхолтой хүмүүс л тэгж асуугаад байх шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ нэг хүн нэгийг хэрэглэх юм бол одоо эрүүл ахуй үүднээсээ тий чухал байна. За тэгээд харин одоо энэ пэдийг нь зөвхөн энийг нь дангаарна та өөрийнхөө охтууд юм уу одоо таны ч гэсэн өөрийнхөө юм эрэхтэй өвддөг бол одоо ашиглах боломж байна. Тэгэхээр юм ирэх үедээ санаа зовлтгүй болж байна гэсэн үг юм. За ахаа саяныхыг одоо төрсөкөндөө тий ингээ өгүүлсэн ч болж байгаа байхгүй юу. За хийгээ явсан ч болно. Өмдөн дээр ч гэсэн ингээ торгоогод бас хийчих болно л доо болдгийм манайхаа. За тэгэхээр арцэг орчмын булчин одоо нэлэнхүйд нь бүгдийг чангалж өгдөг суперэд байгаа. За шамбарам ч гэсэндээ энийг ингээ хийж яхад шамбарам гэдэг асуудлаас ч гэсэндээ салдаг байгаа хгүй эмэгтэйчүүдийн хувьд. Тэгэхээр шамбарам маань өөрөө юу вэ? Одоо энэ булчингийн судлаас болж бий болдог өвчин байх нь байна л да. Тэгэхээр арцэг орчмын булчин ерөнхийд нь бүгдийг ингээ чангалж өгж байгаа гэсэн үг. Тэгэд бас эмэгтэйчүүдийн одоо ойр орчмын ням бактери гэх юм бол өндөр градусаар халаад өндөр градусаар тоогоор ингээд цогтөг учраас одоо ням өрчихгүй байх боломжийг бас бүрдүүлж өгдөг их чухал эд байгаа. За тэгээ бид нар одоо юу гэдэг чангалахын тулд ийм кеглийн дасгал гэж те банк хий гэдгээ. За тэгвэл одоо энэ кеглийн дасгалтай адилхан үр дүнг та энэ афрадаар авах боломжтой гэсэн байгаа. За. Окей. За энэ бүтээгдэхүүн дээр болохоор ахин нэг одоо миний зүгээс нэмэлтээр маш сайн хэлхийг хүссэн зүйл бол энэ одоо гэр ахуйн хэрэглэн дээр за 3 Солонгосын эм бүтээгдэхүүн хяналт тавьдаг үндэсний хороо гэж байгаа. За тэр одоо хорооноос 1 2 3 4 ийм төвшөнд ингээ ангилдаг. За дээшлэх тусам буюу 4-р одоо төвшнөх болох тусмаа маш сайн гэсэн үг байхгүй юу? Өндөр төвшнөх гэсэн үг. Тэгэд энэ одоо бүтээгдэхүүн маань Солонгосын энэ одоо үндэсний хорооноос 3-р төвшөнд одоо хүлээмжшөөрөгдсөн бүтээгдэхүүн байгаа. За ахин нэг одоо чухал зүйл нь SCI гэдэг за тусгай одоо сертификат авсан номер нь энд байна манайхан. За юм мэддэг солонгослтой хүмүүс бол энэ ингээд номероор нь яваад ороод харцгаад их болно. За тэгэд SCI гэж нэг их чухал зүйлийг танилцуулах гэсэн энэ дээр гарч ирэх нь. За SCI-ээр хүлээн зөвшөөрөгдөхөөр энэ өөрөө яадаг вэ гэхээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн одоо олон улсын хэмжээнд эрдэмтдийн өөрсдийн мэдээлэлээ одоо тавихыг хүсдэг мөрөөддөг одоо судалгааны төв байдаг. Тэгээд судалгааны journalist одоо байгаа. За тэрэн дээр одоо
хэвлэгдэж SCI-аар хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн юм байна. За тийм учраас үнэхээр одоо бидний мэддэг FDA гэдгээс ч одоо супер зүйл бол SCI яахгүй юу? Тэр SCI-аар бол тэр баргийн зүйл одоо хүлээн зөвшөөрөгдөхгүй. Миний хувьд бол одоо энэ олон бүтээгдэхүүн танилцуулсаар хагаад SCI гэх юм бол вау, энд ярих зүйл байхгүй бүтээгдэхүүн байна гэж бол одоо үздэг байгаа. За тэгэхээр SCI хүлээн зөвшөөрөгдсөн одоо бүтээгдэхүүн юм байгаамаа. За энийг ингээ хэрэглэх гайд буюу хэрэглэх арга нь байна. За энийг хэдүүлээ хамтдаа харчээ. Гой дэлгэрэнгүй болсон байж юу үгүй юу? Нийт 4 минутын бичлэг байгаа юм байна. За. За энэ хүний захиралтай хамт хийсэн спонсорын нь одоо 3 хэл дээр орчуулсан бичлэг бол байгаа. Тэр дээр нэлээд уурт юм байлаа. Тэгэхээр за энийг нэг богиноор нэг гис оруулж тавих хэрэгтэй юм байна да гэж бодоод өнөөдрийн хичээлд орж байгаа гэсэн үг. За энийг хэрэглэх арга хэдүүлээ хамт харцгаая. За үндсэн хэрэглэх арга. За энийг асааж унтраах. За энэ дээр нь одоо цэнэглэх, тий цэнэглэх. За хэрэглэгчийг одоо суйрлуулах. За өөрийнхөө насыг бол заавал хийх ёстой байгаа. Нийт 3 хүний одоо мэдээллийг хадгалах боломжтой байгаа. За энэ дээш нь доош нь гүйлгэдгийг ашиглаад өөрийнхөө хэрэглэгч нэг хэрэглэгч хоёроо сонгоорой гэж. За тэгээ өөрийнхөө насыг болоод 50-аас дээш насныхтэй гэх юм бол ингээд насаа сонгоно гэсэн үг. За насаа хийсний дараа за ийм одоо шулууныг хэрэглэх 6 төрлийн арга, зөвхөн пэдийг хэрэглэх 2 төрлийн арга энд байгаа. За энийгээ сонгочоод нэг бүшлэн одоо гүйлгээд окей гэдэг байгаа энэ том дөрвөлжнийг ингээд дарж сонгох хэрэгтэй байдгийн. За тэгээд энэ доктор ледиг энэ үндсэн хэсэгтэй буюу тэг гэртээ ингээ холбож өгөөрэй. Тэгжиж бид нэр ажиллах боломжтой. Тэг холбонгууд энэ маань өөрөө халаад чичирж эхэлнэ гэж. За тэг хэрэглээд за энэ одоо үндсэн цагаан зураас хүртэл тултал нь хийж өгөөрэй. Тултал нь хийж өгөөрэй гэн манайхаа. За тултал нь хийж өг. За тэгээд өтрээндээ тултал нь хийсний дараа тэгээ эндээс ингээд минут нь гараад ирж байна 20 минут. За false нь болохоор 20 хүртэл явдгийн. За false-ыг нь тэгээд хэд дээр чичиршгээтэй байхын хэд хүртэл халаах ингээд ингээд бүгд гараад ирнэ. Тэрийг нь та доотлын дээш нь доош нь явдгийг сонгоод л тохируулчт юм байгаа. За яа. За хэрэглэх за энэ ингээ хэрэглээд дуусахад болохоор автоматар өөрөө гэрэл нь унтраад бүх зүйл нь унтарчдیں۔ За ер нь бол 10-20 минутанд дуусчихаар. За богинохон одоо нэг богинохон дарах юм бол хаалт ингээ хамгийн ихнийхээ дэлгэц рүү очиж удаан дарах юм бол унтрах байгаа. За сая эндээс нэг яг энэ хэсгийг би та нарт харуулад авахыг сая энэ хажуу тал дээр ингээд байгаа энэ хажуу тал дээр байгаа гэрлийг ингээ удаан дарахаар энэ өөрийнхөө ариутгадаг юм ED гэдэг гэрлээр ариутгадаг байхгүй юу? За энэ савн дотроо энэ сав маань өөрөө ийм цагаан сав байгаа юм. Тэр энэ гэрлийг нь асаагаад энэ савнда энэ бүтээтгүү эдрээ уугааж агаад тэгээ хэрэгснийхаа дараа ямарсан жемагийн усаар энэ хэсгээ цайхан уугааж агаад арчаад тэгээд энэ савнда хийхээс өмнө саяны энэ гэрийн хажуу талын энэ хасах тэмдгийн энд хэсэг дээр удаан дарахаар гэрэл асна. Удаан ингээд дарахаар гэрэл асж байгаа. Энэ гэрэл астیں۔ Энэ гэрэл асааж агаад шууд
цавндаа хийх юм бол энэ савыг нь ингээд тэр дотор байгаа бүх зүйлийг тэр чигээр нариутгадаг сав баггүй юу? За. Тэгэхээр энэ байна. За дараагийнх нь. За тэгээд та одоо санаа зовлтгүй гоё цэвэрхэн тэ ашиглах боломжтой нэм бактери үржинэ гэж айлтгахгүй байх боломжтой байх нэ. За тэгээ SAI-аар хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг нь хэлсэн байгаа. За саяны хэрэглэх арган дээр ингээд энэ хэсэг нь цэнэглэгчийн хэсэг, энэ хэсэг нь одоо probe энэ хоёроо үндсэн гэр хоёроо холбдог одоо хэсэг нь байх нь байна. Тэгээд дээш нь доош нь бүх чичиргээ халуун юунд энэ бол ингээд дээш доосоос нь сумаар ингээд та нар маань зохицуулчихна. За яг асаах үед штэ бас энэ англи хэлийг сонгох уу, слонс хэлийг сонгох уу гэд гараад ирдیں۔ Эхнээс нь та нар маань шууд ингээ асууад орж ирэхэд нь англиг нь сонгоод явчих юм бол та нар шууд англи нь ойлгоход илүү амар те байдаг шүү. За энэ одоо энэ цэнэглэгч ордог хэсэг нь байгаа. За энэ probe буюу гэртэй холбогддог хэсэг нь байгаа. За энэ titanium pad гэх тэгээ за titanium учраас бидний биед ямар нэгэн байдлаар харшил огтхгүй одоо хамгийн сүпер одоо металлуудын тэг нэг гэж үзэж байгаа. За энэ хэсэг нь бол тэр дээрх цагааныг тултална. Тэгээ энэ хүртлийг тултална бид нэр одоо өвтрээр үгээ хийнэ гэсэн үг байна. За тэгэд энэ одоо супер афродыг та бүхэндээ танилцуулж байна. Та нар маань бас одоо хүмүүст хүргэж чадах юм бол бас л олон хүнд одоо буян үлдэх бас олон хүнд маш их эрүүлэр тий хамгийн гол нь эрүүл эко орчноор өөртөө одоо өмчлөгээ хийх арга бол энэ байна гэсэн үг л дээ тий. За. Тэгээ энэ супер афродыг та бүхэнд танилцууллаа.